хамгийн том алхам. 2 метрлэх. Том алхам аа. Би чинь 163 өндөртэй шүү дээ. 160. Таны амьдралдаа гэсэн хамгийн том алхам юу вэ? Санаруу муугаар бод. За ялуугаар нь ч байна. Дайж одоо бас бодож байгаагүй юм байна. Хамгийн том алхам за би ч үгүй залуу болох нэг тийм зүртэй алхам гараад санагдахгүй л. Том алхам аа. Би чинь 163 өндөртэй шүү дээ. 160. Амьдралын шийдвэр гаргах төвшөндөө ямар бас өөрчлөлттэй алхам хийваа. Тэгэхгүй байгаараа л гэдэг таа. Өөрчлөгддөггүй шүү дээ. Хамгийн том алхам гэвэл одоо 2000-аад оны үед одоо Монголд нэг ажил хийж байгаад уг нэг сайхан ажил байсан л. Тэрийгэ орхиод Япон руу сурахаар явсныгаа хамгийн том алхам гэж боддог. За тэр хэд удаа явсан бэ? Японд 9 жил болоод ямар ч гэсэн ажлаа орхиод шинэ сорилт гээд явсных бол ямар ч гэсэн алдаагүй, ямар ч гэсэн Япон гэдэг хоёр дахь эх оронтой болсон, маш олон Япон найзуудтай болсон. Ер нь зүгээр юм үзэж нүд тайлж туршлага суусан гэх юм да. Гэтэ хамгийн том алхам гэвэл одоо яа юу юм бэ? 10 жилийн төгсөөд өөрөөхөө ч зүгээр за би үзээд алдъя гэд орсон мэрэгжил маа л байна да. Тэгээ одоо энэ бас их сайн зөв сонгосон гэж боддог юм байна. Ямар мэрэгчлээс? Социолог. За тэгээд гоё юм уу те юунд таалагдчих? Энэ хийж байгаа ажлын таалагдчих. Тэгээ яг жоохон муухайгаар бас хэлэхэд одоо манай социолог мэрэгчлэр одоо ганцхан мөстл анги гэдэг байхгүй юу? Энэ 20 хүүхдэлс гэсэн. Тэгээ өрсөлдөгч багтай хамаагүй амар болчихж байгаа байхгүй юу? Nice. Тий. 12-оо төгсөөд гайф авчихсан юм болов. Тэр үедээ юу хийсэн бэ? Тэр үедээ ер нь дараа жил нь ямар мэрэгчлэр сурхаа шиг дээл ер нь олон ажил хийж зээл нь тиймэрхүү юмуд болж ирсэн. Тэр нь өөртөө ч бас яаж нөлөөлсөн? Жоохон хоцорж байгаа юм шиг л мэдрэмжтэй байд юм лээ. Нөгөө найзууд ингээ оюутан болоо явчихгод ганцаараа юм шиг тиймэрхүү мэдрэмжүүд юм лээ. Хүүхдтэй нэр өгч ирсэн юм болоо. Тийм үү. Ямар хөөрхөн юм бэ? Яг тэр мөчд ямар байсан? Тэр мөчд айгүй гоё шинэ мэдрэмт өгч ирсэн. Ер нь дараагийн шинэ юм хэлж байгаа юмсан. Тий. Альбиотын бэлтгэлээр явж эхэлсэн болов. Ямар юуны Математик. Ер нь өөрийгөө нэг хөгжүүлэх талаар бодож ирсэн юу юм болоо. Сургууль дугууланд нэг хамрагдах гэсэн болоо. ямар дугууланд сургалтанд хамрагдсан? Ер нь спортын дугууланд нэг жодоогоор явж ихсэн. Тэгээл тэр нь яваал ихсэн чи өөрийгөө нэг арай нээж чадсан гэх юм уу? Өмнө жил хаад 5 сард дрон костод орж исэн Монгол улсын. Тэгээд алт авч ирсэн. Стюрангтай. За ямар гоё юм бэ? Их сургуульд. Сургуульд. Анаагт орсон. Анаагт орсон? За. Дохойны хэлбэрч болсон маань юм болов. Ямар гоё юм те. Сайн мэдэхгүй л энэ. Одоогоор алхмаа хийж байгаа. Саксофон хичээлдэг өстэй тэрэндээ тууштай л байсан л та. За. Тэр л нэ аюу. Ер нь тууштай нь том алхам баха. Арай бас юнитэй л байж тийм шүү дээ. Барилгүй яах вэ? Барих уу? Барина. Nice. Барьна. Барьдаг. Тийм барьдаг. Юнитэй л барьдаг. Барьдаг. Нөгөө юнитэйгийн 20 жилийн болох гэж болж байгаа шүү дээ. Өнөө сая мессежээр би яг уншиж. Хүлээлттэй байна гэх юм уу та. Яг юу болохыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ өөрөө Unitel Univision ашигладаг хүний хувьд бол их л хүлээлттэй хүлээж зундаа. Unitel-ийнхэндээ 20 жил баяр. За баярлалаа.